ойрд бичлэг хийгээгүй гэж камера асааж бичлэг хийгээгүй бараг сар болсон байна. Тэгээд ер нь бол би жоохон амралтын байдалтай байсан. Контент хийдэг хүний хувьд ингээд амарна гэдэг нь бас нэгэн байдлаар юу гэсэн үг вэ гэхээр камера асаахгүй байна. Тэгээ би утсаараа влог хийдгүү, яг тусдаа камераараа влог хийдэг учраас яг тийм дотроо ингээд тархин дотроо нэг юм сүж дарчдаг гэх юм уу. Тэгээд камера асаагаагүй бараг сар гарсан болсон байна. Тэгээд яг тэгэж ингээд миний тархи ингээд унтардаг гэх юм уу, гоё ингээд амардаг. Энэ удаа энэ чалчаа влогоор та нарт ярьж хэлэх юм зөндөө байна нүү. Одоо ярин тэ үеийг үзүүлэхин сан, үеийг хуваалцамсан гэдэг аюу тийм юм ингээд. Ер нь өглөө босоод би ямар ч өдөр нүрээ боддог. Тийм нүрээ буддаг өдөр гэж надад байдгүй. Дандаа нүрээ буддаг, өдөр алга нүрээ буддаг. Тэгээ нүрээ будах гэдэг нь ер нь бол арьсаа хамгаалж байгаагийн айгу том хэлбэр штэ. Өглөө босоод ер нь гоё тий шутамаа угаачаал нүрээ ингээд будах юм бол тэр өдөр тэр чигтээ ингээд хүнийх гоё юм одоо өөрийнхөө нэг гоё юм сайжруулсан хувилбартаа явж байгаа юм шиг санагдаад нэг гоё өөртөө ихтэй болоод бүх юм нэг юм elevated болоод дараагийн түвшинд очдог гэдэг ч юм уу тий нэг гоё цэгцтэй болоод ирдэг. Юмд хандах хандлага хүртэл нэг юм гоё болоод ирдэг. Тэгээ тэрнээс гадна бас давхар нүрээ хамгаалж байгаа. Тэгээ нүрний будаггүй, скин кэр хийгээгүй, тосоо түрхээгүй. Тэгээ тосоо түрхээ дараа нь кремээ түрхэн гэдэг чинь бас яг юм давхар болчихдог байхгүй юу? Тиймгүй ингээд салхинд наранд ингээд явахаар айгүй их одоо нүрэг гэмтдэг. Ер нь нүрээ будах бол миний одоо өдөрт зайлшгүй хийдэг юмны нэг. Тэгээ би яг аюул санаа нүрээ будаагүй байхаар нэг юм унтаа байгаад амжиж санагддаг. Нүрээ будчихаар нэг юм гоё сэргээд ирдэ шүү дээ. Ерөнхийдөө бол ингэ болцсон. Тэгээ би нэр өсөд хариулсан та анзарч байна уу? Үсээ юм миний өс бүр нэлээд урт байсан да. Бүр ийм баг энэ хавьд ирсэн нэлээд урт болоод тэгээд хитрхийн урт болсон ч нөө энэнгээр амар хүнд. Тэгээд яаж ч янзлсан ингээл нальж байгаа цахгүй юу? Баг ном болгоод доотлын ийм тэгшгэн тайруулсан. Энэ аягүй гоё тайрсан. Би энэ букетийн Porto de Bouquet гэдэг Avidi юу? Avino юу нэг team салон тариулсан байхгүй юу? 2000 баатаар тариулсан. 2000 баат чинь 230 мянган төгрөг лөө дээ. Би бүр ингээд яг ингээд сонсчод ингээд Монголд хизээч би 200 мянгаар өсөд тариулахгүй шүү дээ. Гэтэ тийш тайрсан. Гэтэ надад таалагдж байгаа. Ингээд доотлон тэгшгэн мөртлөө, тэв тэгшгэн зөөд энэ хардаа. Ийм тэгшгэн мөртлөө өдөр нь ингээд гой салаалуулаад багш байсан. Энэ хавьдаа салаагүй мөртлөө яг доороо нэг юм үгүй юуч надад таалагдж байгаа. Би засч масаагүй зүгээр өглөөс ирсэн нэг иймэрхүү л ахгүй өчтөрөөрөө усанд ороод унтсан. Тэгэхэд л нэг юм хөөрхөн дэжгөө хөвсгөртөө нэг амар юм налчээсэн юм шиг. Тэгээд бас би бодсон. Хит их урт ус ер нь дэми юм байна. Тэгвэл хит их урт ус ингээд аюу ингээд нөх хүнд болохоор угаасаа ингээд доошо дарагдчихдаг. Тэгэхээр ер нь жоохон гой mid length те яг юм дундаж урттай. Тэгээд гой зөв тайралттай л байх чухал юм байна. Тэгээд мэдээж эрүүл үстэй үсгэснээс би нэрээ энэ Tsubaki-гийн энийг ашиглаж байгаа гэдээ бүр танарт хэлжсэн да. Тэ нарт. Энд ч очсон маяг 10 сараас хойш ашиглаж байгаа. Эний маск нь бас айгүй дэжгүй. Маск нь бас бараг дуусгаж байна. Йоо, нэхгүй өнөртэй. Camellia цэцгийн өнөртэй мэлэлтэй Tsubaki гэдэг нь Camellia цэцэг. Энийг ер нь бол би тасралтгүй ашиглаж байгаа. Тэг бүр Монголоос аваад ирсэн. Чернэлийн яган болохоор ус уналтын эсрэг багц юм билээ. Тэгээд ус маань бол унжаага одоо 6 сар манай баг охин 6 сар хүрэж байгаа. Тэг ер нь бол уналт бол байгаа заяа. Огт байхгүй болж унжаага. Гэхдээ миний бодлоор эхний төрөлтөд харьцуулбал хамаагүй бага байсан гэж бол биелнэ. Манай ус чинь залуу хэлжсэн. Хит урт устай ахаар ус аяг хүнд юм аа гэд тэгээд ер нь тайруулсан дээр гэд. Тэгээ сая нэрээ нүрэ бодож байхдаа энийг хуваалцгаа марцсан байна. Ер нь нүрний бодогт хамгийн чухал нь loose powder юм санагцсан надад. Энэ болохоор Anastasia Beverly Hills гэд айгуу гоё loose powderтай. Миний ашигладаг нь болохоор vanilla гэдэг юм уу байх шүү. Би өмнө нь ийм loose powder төрөхдгүй байсан. Ер нь бол өглөө юм будагтаа гараад яваад орой гэртээ орж ихэд барыг будах нь талан даахгүй болсон ч юм уу. Эсвэл ингээл ямар нэг юм хийвэл ингээ будаг айгу хурдан шингэждэг байсан. Тэгээд тэрвээ тэгдэг хүмүүс байгаа бол loose powder is gonna be your game changer. Үнэхээр гоё. Тэгээд loose powder жоохон авч байгаа. Тэгээд яг юм гоё зориултын багс аваарай заяа. Би энийг болохоор MAC-аас авчихсан. Яг юм зориултын пудрны багс ахгүй юу. Тэр айгу нарийн шингэх одоо ширхүүдтэй. Тэгээд арьсан дээр ч гоё юм нарийнаар бууж өгнө гэсэн үг. Ингээ зөөлхөн тогшоодог. Нэг хүнд биш. Ер нь бол тогшолт маш чухал. Тэгээ би анх нөгөө пудр төрөхдгүй байсан шалтгаан нь амар цав цагаан нүрт болох гээд байгаа юм шиг. Эсвэл амар хуурай олчих гэж бодоод байдаг. Энэ хоёрын комбо хуурай болохгүй. За тэр нүрийг чинь хуурай болгоод байгаа юм биш. Цаанаасаа арьсч нүүрөө скин кэрэ дутуу хийсэн үү? Хуурай ажилтай байна уу? Тэрнээс болж хуурай шатаа болохсож пудрээс болж нэг хуурай ажилтай юм нарт ийм гоё. Нэг гоё чиглээд тэгээд будгийг чи ингэ төгжээд өгчдөг. Өглөө хосоод иймэр дүү мейкап хийчлээ штэ. Орой унтахад
Ер нь иймэрхүү л ээж байна. Хөнгөн тасгал хийгээд гадуур гараа талхаж малхаад тэг хөлс мөс ингээд янгсан ч нүрний бодогч нь яадагчгүй. Өнөөрэ манай ариун уян академи энэ жил 26 оноос эхлээд жилдээ зөвхөн 6 эсэлт авдаг болгож байгаа. Одоо эсэлт бүр дээрээ бүх хөтөлбөр нэгддэг. Тэгээд тухайн эсэлт хаагдсан л бол одоо дараагийн эсэлт нэгдтэл шинэ хөтөлбөрүүд одоо байгаа хөтөлбөрүүд эсэлт нэмж дундуур нь авах болсон гэсэн үг. Тэгэхээр жилдээ бид 6 эсэлт авна. Тэгээд тэр 6 эсэлтэндээ бүх хөтөлбөрүүдээ нээж эсэлт авдаг. Тим систем рүү шилжиж байгаа шүү. За тэгэхээр одоо 26 оны хамгийн ихний эсэлт нь 2 сард юм бил шүү. Тэгээд таад маань яг тэр ихний эсэлтээр гоё манай хөтөлбөрүүдийг харж агаад алинд нь суумаар байна тий. College prep гэдэг их сургуультай холбоотой гоё хөтөлбөрүүд байгаа. Career prep гэдэг карьер дээрээ гоё шинжилэлт хиймээр байгаа, сайжруулмаар байгаа. Тиймэрхүү хөтөлбөрүүд байгаа. За life prep гэдэг яг юм амьдралын тий ур чадруудын холбоотой бас гоё сургалтууд байгаа. Шинээрч зарлагдана. Тэгэхээр таад маань яг эсэлтүүдийг ингээ харж байгаа. Жилдээ 6 удаа эсэлт авна. Тэр яг тэр 6 эсэлтийг ингээ харж агаад тэр өөрийнхөө одоо тохирсон үед гоё суралцаад сонгоод яваарай гэж хэлмээр байна. 2 сарын леяс ирчлээ. Зүрэж байгаа. За леяс ирчлээ. Одоо гоё жоохон хөвгтүүдтэйгээ тоглолоо. Leia. It's a bit ice creamy. Замаа. It looks like a poop. Yeah. Авчихгаа. It looks like a poop, Mom. За идэх болгондоо л тхий. Цэвэрхэн идэв шүү за. Hello. Ямар вэ? Good. За Лея тоглоомын газар тоглуулах гээд ийм гоё парк төр ирсэн байна. Тэгээд энийг гоё яг энэ ч ингээд тоглоомын газартаа заяа. Тэнгуутаа энэ ч ийм гоё нууртай ахгүй юу? Тэгээд энэ нуур нь бүр нэлээд том. Энийг ингээ хүмүүс тойроод гоё гүүгээд алхаад янз бүрийн юм хийдэг. За энэ жил тэгээ миний нэг зорилго болохоор хүүхдээ аль болох гадаа сайн тоглуулах байгаа. Тэгээд ер нь бол нөгөө нэг одооны үеийн хүүхдүүд маань гадаа айгу баг тоглолдог болсон. За нэгэн дээр нь 3 секунд барина шүү заяа. За 1 2 3. За дараачих нь. За бэр. За 1 2 3. За 1 2 3. За би бүр Монголд очиж байгаад богдвол аягүй сайн гарна гэж бодож байгаа. Тэгээд юунаас үүдэлтэй вэ гэхээр 1000 hours outside гэдэг подкаст сонсон. Тэгээд тэрэн дээр болохоор хэлж байгаа байхгүй юу? Ер нь одоо үеийн хүүхдүүд ингээд айгүй баг гадаагаар тоглодог болсон. Тэгээд ер нь ингээд за тэрийгээ дуусчаад, энийгээ дуусчаад, энийгээ хийчээд гадаа гарна гэдэг тийм ер нь дүрмтэй болсон. Нэг юм гадаа гарахын тулд амар хэцүү болсон гэх юм уу? Хичээлээ хийж дуусчаад гадаа гар тий. Энийгээ дуусчаад гадаа гар гэд. Тэгсээр хагаад гадаа гарах цаг нь айгүй баг. Ер нь бол жилд ингээд хүүхдээ 1000 цаг гадаа тоглох хэрэгтэй гэсэн тийм одоо подкаст би олж сонссон байхгүй юу. Тэд надад аюу таалагдаад байгаа. Тэгээ ингээд сараар ингээд хуваагаад одоо хүүтэн улиралт өдөрт 1 цаг чамаагүй гадаагаар тий. За зуны дулаан улиралт бүр өдөр 4-5 цаг хүүхдээ гадаа байлга гэдэг. Тиймэрхүү юм олж уншаад надад аюу таалагдаад тэгээ энэ жил хүүхдээ аюу сайн гадаа гараа гэж бодож байгаа.
За чи наанаасаа бууж чадах уу? Ээж чинь зааж өгсөн те яаж буух юм? Ингэж. Жохон урагшилж агаад явах үлээ. Дахиад жохон урагшил. Хамгийн чадхаараа доош урагшил. За тэгж агаад л доош харж байгаа өсөрчих миний охин. За ээж 123 и гэхээр өсрээрээ заяа. За 123 и. Тэчгүй юу? Ингэ болж байгаа зү. Манайхаа амар гоё юм олж мэдлээ. Яг энэ тоглоомын газрынх нь артталт нь нэг юм самар ургадаг мод байгаа юм байна. Тэгээд тэр самарных нь юу? Тэр самар нь ямар самар гэж? Ийм самар заяо. Ийм. Тэгсэн чи энэ нь штэ энэ cashew nut гинэ. Cashew nut. Тэгээ модон дээр ингэж ургадаг юм байна. Доороо ийм том жимстэй ургадаг гинэ. Нарда доороо ийм том жимстэй. Энэ жимс нь амар гоё өнөртэй байна. Өнөрлөхээр яг нэг юм нэх гоё өнөртэй заяо. Тэгээд дээрээ ийм самартай. Тад модыг харуулъя за. Тэгээ энэ ингэдэг гинэ нөгөө нэг энийг ингээд хуурж идт юм л та одоо шардаг юм ингээ грил хийдэг. Тэнгууд утаанд нь эргэн тойронд нь нөгөө нэг шувуу байлгаж болдгоо юм байна. Шувуу юм уу дахиад антер байлгаж болдгоо. Яг тэгвэл тэд нар болохоор яг энэ хуурж байгаа үнэрэнд нь хүчдэг гинэ. Тийм нэг random fact олж мэдлээ. Энэ мод юм байна. Энэ тоглоомын газрыг ард урагч байгаа мод. За хай манайхаа шинэ өдөр эхэлж байна. За ингээ өнөөдөр болохоор айгуу нартай өдөр байна. Тэгээд цагаатаар өнөөдөр охиноо дагуулад гоё гадуур явъя гэж бодож байна. Тэгээд бид хоёр ер нь бол өдөр болгоо ингээл гадуур явал юм хийгээд байдгүй. Тэгээд ер нь бол жоохон relaxed team стилтэй. Одоо нэг төлөвлөгөө гаргаад тэд өдөр ингээ нэг өдөр ингээ гэд тэгээд байдгүй аль болох ачаал баг аваад тэгээд амархыг илүүд үздэг. Тэгээд ер нь бол өглөө хосоол биеийн байдлаа харж байгаа л тэг ямар шуугаа харж байгаа л юу хийхээ ер нь шийддэг. Манай л ээж одоо 4-тэй болсон чинь янз бүрийн юм activity аягуулсаа хийж чаддаг болсон. Одоо ингээл parasailing хийгээл тэг jet ski-гээр яваал амтны өрөөлөө үзэл яг ойлгоол яг ингээл enjoyд бол усан парк ороод яг enjoyд бол тийм байгаа болохоор аль болох битээрээс ингээ юм дагуулж явж байгаа. Тэгээ өөрөө болохоор одоо zip line үзье гэдэг байгаа байхгүй юу. Тэг өмнө zip line хийж үзье. Тэг өнөөдөр тэрлөөнд явах нь нэг өөр газар руу явах нь юу ч гэсэн машиндаа суугаад төлөө явцгаая. If I'm not feeling sleepy, I will not sleep. Окей. Гэтэ миний охины одоо өдрийн унтлагын цаг юм чинь. Ер нь нэг унтаад явчихсан. Аавч хоёр нь очиод хилэн заяалаа. Ирчлээ гэд. Миний охин кар ситэн дээр унтаад явчихсан. Then when I wake up and you wake me up, I'm gonna fall asleep again. За би тэд Виланасаа гараад явж гин тэгээд ер нь бол ингээ хүүхдийн кар ситтэй явах маш гоё. Тэгээ энэ бол манай нөхрийн санаа байсан. Энэ манай нөхөр айгу гоё санаа гаргаад тэдэн дандаа амар амжилттай байдаг байхгүй юу. Тэгээд одоо би бол ингээл анх юу ачаа юу яах гэдэг чи хэрэгтэй гэдэг авч явсаар агаад яг бид хоёр ингээл аялал болгон дээр ер нь кар ситээ аваад явдаг. Миний ах өөрөө кар ситэн дээр суух дуртай тэлээ. Тий. Ер нь нөгөө хүүхэд кар ситэн дээрээ суугаад явхаар яг ингээд цонхны төвшөнд очичд юм бэлээ. Одоо харах төвшин нь. Тэгээд аягүй сайн харж чаддаг. Одоо ардаа ингээд цонхоор хараад явчихна. Одоо ингээд заавал ингээд тэгэж тэгээд байхгүй. Ер нь ингээд цонхоор хараад гоё өөрөө амраад унтаад явцдаг. Кар ситэн дээр унтахаас аягүй эвтэйхэн. Одоо зүгээр унтж байгаа хүч ийш тийшээ ингээд хөдлөөд идэв шүү дээ. Тэгэхгүй аягүй өөрөө эвтэйхэн унтаад явцдаг. Тэгээд ер нь хүүхэд нөгөө нэг яг аяллаа маршрут дундаа гоё эвтэйхэн тухтаа явчихаар хүүхдийн нөгөө нэг overall mood шүү дээ. Тэгээ одоо ингээд нэг юм тухтай байдал нь аюу тийм тухтай авах юм бол хүүхдийн бас сэтгэл санаа нь хөөрхөн жоохон тийм happy байгаад юм шиг санагддаг. Ер нь яг ийм хүнд ачаанууд шүү дээ. Авч явахад аюу тэртэй заяа. Яг ингээд баглаал савлаал одоо онгоцны буудлын дээр очиод тий гэл чек ин мек ин хийхдээ айгу хэцүү.
Гэхдээ нэг нөгөө нэг аялах газар очсон бол аюулсаа ашиглагддаг тийм юм баггүй. Би таад дээ штэ нэг юм охин найрах. Охин ч юм уу, найз охиноо ч юм уу ихнэрээ найрахгүй арга зааж заяа маш энгийн. За тэр арга нь юу вэ гэхээр ихнэртэйгээ ч юм уу найз охинтойгоо явж байгаа үедээ яг юм дунд нь айгүй гоё рандомаар кофе уух уу гэж асууж заяа. Тэгэхээр ягаад ч юм эмэгтэй хүн хизээч нэг тийм гоё кофенд ингээд нэг үгүй гэдгүү гэх юм уу. Тэгээ би л одоо ингэ нөхөртөөгөө явж байгаа л кофе уух уу гэхээр тгий гэдэг юм айгүй жижигхэн нэг юм тэгэл та гэдэг нэг баярлдаг. Яг ч нэг юм кофегоо авч уuna гэхээр амар гоё юм баярлдаг. Нэг юм жижигхэн мөртлөө амар гоё юм догтлуулдаг байхгүй юу. Тэгээд за мэдээч яг өдөр нь өмнө ууцсан бол дахиад асуух жоохон дими. Яг нэг уугаагүй явж байгаа тийм үед нь те. Манай нөхөр бол ингээл өглөө гараад хамт яваал тийм гоо замд явж байгаа л хоёулаа гоё кофе уух уу гэлтэйг байхгүй юу. Эсвэл гэрээс гараад яг рок байдаг. Тийм гоо манай нөхөр хоёул рок орох уу гэл. Яг юм тэр нь ингээд амар жижигхэн заяа бүр юм. Гэхдээ яг юм би бол шууд амар баярлдаг. Яг юм тэрийг ингээд сонсч баярлангуудаа миний өдөр ингээд тэр чигт амар гоё баяртай болоод ирдэг. За Hanuman World гэдэг газар ирж байна. Энэ мат ямар гоё юм би нэг хартаа. Вау. За бүр нэлээд дэше явж шүү. Энэ баг уулынхаа орой дээр гарч ирэх юм шүү. За Hanuman World, Three Monkeys, Hanuman Luge, Baboon гэд. Оо ямар гоё юм бэ. Зөндөө олон хүмүүс, зөндөө олон гэр бүлүүд байна. Чи гоё газар. Энд чи айгүй гоё газар юм шүү. Ой цаваагийн нэрээ нэг амар лаг өнөө үг багш тэр нь их хүн байвал тэр гоё гэсэн үг. Хүн байхгүй бол мяа гэсэн үг. Хоол иж яах ресторан. Лея ирчлээ шүү миний охин. Лея. Ингээ унтаад явчихдаг айгүй амар. За зөндөө олон гэр бүлтэй хүмүүс ирсэн байна. Аюу гоё family activity хийх боломжтой газар юм шиг байна. Нэг удаа ингэж унах нь 790 баат. Энэ хартаа цогоо хүүхдтэйгээ ингэж унмаар байна гэд энэ газар ирмээр ингэж захгүй юу? Ингэж хөрхөн маяц ингэж аав ээжтэйгээ унж болдог. Тэг ингээ уулаас доош уруудаад буух юм бэлээ. Тэгээд нэг ингэж унах нь 790 баат гинэ хүний. Ойлцоо 80 эдэн мянга мó. 2 ингэж унах юм бол 890 баат, 3 ингэж унах юм бол 990 баат. 3 удаа унахад л нэг 100 эдэн мянга байна. Гоё юм тий? За миний охин гулхтаа бэлнэ үү? Чи юу гулгах гэж байгаа харах уу? Нааш ээж нь харуулъя. Ингэж явах байхгүй лээ яа. Ямар гоё вэ тий? Ваа чи тэгэж явах уу? Яа. Амар өндөшиг. Амар өндөр юм уу? Яа ээж нь чадах болоо. I think goes not with the car. Goes with not the car, Mom. It goes only with the bats. За мэлэн дээр гараад ирлээ. Манай хоёр ч гэсэн явсаар л юм.
За ингээд унахад бэлэн болоо явж гин. Тэгсэн чинь юу юм бэ? 10 наснаас дээш хүүхэд л ганцаараа унж болно. Тэгээ Лея маань 4 настай учраас аавтайгаа цуг унах гэж байна. За тэгээд нэлээд өндөр дээр гараад ирсэн байж гин. Тэгээ яг ингээ унаа явж байхдаа бичлэг хийж болохгүй юм байна. Тэгэхээр би тайдтай ер нь бол энэ хүрээд л харуулж чадна гэсэн үг. За Лея бэлэн үү? Are you excited? За Лея юм уу? Ягаан өнгөн дээр суу гэсэн. Яг чи ягаан өнгөнд аягүй дуртай. За орой минь манайхаа маш гоё явж ирлээ. Хануу минь суперлаа. Тайдтэй хэлэхэд заавал очиж үзэх хэрэгтэй газар шүү. Пукетэд ирсэн л бол заавал очиж үлцээрэй. Тэгээд яг тэр zip line-аар нь явахын тулд урьдчилж цаг авах хэрэгтэй юм байна. Эсвэл эрт ирээрэй гэсэн шүү. За ер нь бол 8:39-ийн хооронд очих юм бол ямар ч юм нэм очиргоо бүгдийг гоё хийх боломжтой юм байлээ. Тэгээд надад бол айгүй таалагдлаа. Би тэд өнөөдөр бол зөвхөн тэр лүүжгээд ингээд доошоо явдаг тэр өнгөр нь явсан. Тэгээд дараа дахиж очиж жагаад өвөө эмээтэй дахиж бүр хамт очие гэж бодсон. За Лея аавтайгаа бассейн сэлж байна. Манай баг унтцсан байна. Тэгээд тайдтай би homeschool-ийнхаа материалуудыг бас жоохон хуваалцъя гэж бодлоо. Тэгээд одоо Лея чинь 4-т 6-таатай одоо 1-р ангид орох учраас би одоо зүгээр л илүү зүгээр ингээд охинтой илүү тулж ажиллаж байгаа л аргууд гэх юм уу. Яг одоо сургуулийн насны биш юм чинь нэг тийм homeschool ингээл амар хичээл ороод ингээд байгаа юм байхгүй. Гэхдээ хүүхдтэйгээ одоо бас ингээд хүүхдийнхээ хөгжилтөөр би илүү тулж ажиллаад юм чанартай цагийг гаргах аюу дуртай. Бас тэрийг аюу чухал гэж боддог учраас энэ удаагийнхаа аялал дээр ер нь аюу хангалттай материалууд авчирсан байгаа. Тэгээ би 25 онд ер нь бол маш их судалгаа хийж одоо аюу тийм судлаж цагийг өнгөрүүлсэн. Тэгээ 25 оны сүүлээр ер нь ингээд аюу учрыг олоод баг зэрэг ойлгож ирээд аюу одоо илүү сайн хэрэгжүүлж эхэлж байгаа хгүй. За тэгэхээр авчирсан юмуд гэх юм бол ер нь бол итер нийлээд бараг нэг чемодан болсон заяа. Тэгээд ерөөсөө тийм за яа бүтэн чемодан ном дэвтэр авч яваад яах ингэж бол бодоогүй. Очоод одоо тухайн газараас мэдээж шинэ бас гоё ном дэвтэр аавн. Тэгтэл урт хугацаанд байх юм чинь ер нь л нөгөө нэг гэртээ үзэж амжиж чаддгүй тий тиймэрхүү юмнуудаа бүгдийг би аваад ирсэн. Илүү юм авчирсан юм шиг илүү ачаа надад болоогүй. Яг бол би бүгдийг ингээд аягүй сайн ашиглаж байгаа. Яг ингээд аялалд явахаар одоо ингэдэг байхгүй юу? Өдөр болгон бас юм хийгээд байдгүй. Одоо урт хугацааны аялал ярьж штэ тий би өдөр болгон юм хийгээд байдгүй. Зарим өдөр зүгээр ингээд гэртээ амарх өдөр ч юм уу ингээд хийц хүрэх тийм үе байдаг. Тийм үед яадаг вэ гэхээр ингээд хүүхдээ би ингээл одоо утас өгөөд ч юм уу тий iPad өгөөд эсвэл ингээд зургт үзүүлээд айгүйх тийм autopilot мод дээр тавьдгүү. Одоо ингээд яг юм тархин ухамсаргүй болчихдээ штэ юм зургт үзээд удаан зургт үзэж удаан хугацаа орлохоор зүгээр л ингээд скроллдол яг ингээд тархин ажиллагаа болчдөг. Яг тийм байх айгүй би дургу. Тэрний оронд яадаг вэ гэхээр ингээд одоо гой хамтдаа ярилцаад хөгжилтөө тим хийх дуртай. Хоосон цагаар нь ч гэсэн хүүхдтэйгээ ажиллая гэж бодоод. За энэ бол ингээд My Big Book гэх зүгээр юм амар том ном баггүй. Тэгээ энэ ингээд бага насны хүүхдэд айгүй хэрэгтэй байдаг. Яг бол бага насны хүүхдэд жижигхэн ном, олон бичгтэй ном уншиж чаддгүй. Одоо цаг маг амтан ч юм уу тий. Тиймэрхүү юм ингээ ярилцаал англиар юу лээ, монголоор юу лээ гэд хүүхдтэйгээ өөрөө ярилцаж болно. Энэ бас юм том юм мөртлөө айгүй хөнгөн юм нэмхэн. За тэгээд хангалттай юм тоглоомнууд авчирсан. Ялангуяа юм пазл. Ер нь пазл нас бүрний хүүхдүүдэд айгүй гой тохирдог. Тэгэхээр одоо би энэ чинь ингээд дүүрэн юм пазлууд авчирсан байгаа байхгүй юу. Хүүхэд ингээд пазл хийгээ суухдаа айгүй олон чадрууд нь давхар хөгжиж идэг. Бидний харах чадвар тий дөнгүүлэх явахантай ингээд бүгдийг ингээд олдог. Одоо юмыг ингээд зургаар ингэж ойлгож авах гэх мэт маш олон давуу талуудтай. Хондоо ингээд пазлуудын зөндөө авчирсан байгаа. За тэгэнгүүтээ одоо ер нь пазл эвлүүлэх гэж хүүхэд ингээд нэг яг 10-аас 15 минут яг хөөх ингэ суудаг байхгүй юу. За жоохон удаан байвал нэг 20 минут ч юм уу. Тэгтэл өнөө цаг үед хүүхдээ яг 15 минут нэг юм дээр ингэ төлрүүлээд ингэ хийж ийн гэд боддоо. Тэр бол 15 минут бага хугацаа ч гэсэн маш одоо хүүхдийн хувьд бүр юм golden хүүхдийн хувьд маш үнцэнтэй, маш урт, маш гайхалтай цаг байхгүй юу. Одоо 15 минут хүүхд чинь төлрөөд нэг юм хийж яана гэдэг чинь бүр үнэхээр супер гэсэн. За энэ хэсэгт бол миний өөрийн судалж байгаа номнууд байна л та. Тэгээд тэр ингээд миний homeschooling-тэй холбоотой миний судалж байгаа номнууд тэгээд
зарим ном нь цөөхөнд нь өөр газар байгаа. Гэхдээ эдгээр бол одоо жишээ нь би ингээд гэртээ Монгол тахтаа яг ингээд төдийлөн сайн уншиж чадаагүй ч юм уу ойлгоогүй байгаа. Тийм одоо бүгдийг тавиад ирсэн. Тэгээд бүгдийг айгүй хөрхөн ингээд уншаад ойлгоод ингээд одоо салхи оруулж байгаа гэх юм уу. Тэгээд надад бол эдрийг авчирсанд айгүй баяртай байгаа. За номнууд зөндөө авчирсан. Би нөгөө нэг Чалчаа влог дээр аялахын өмнө ямар төрлийн номнууд бэлдэж байгаагаа хэлсэн те. Тим номнуудаа бол авчирсан байгаа. Англи, монгол номнууд. Будах материалууд зөндөө авчирсан. Энэ болохоор ингээ үлдсэн будах материалууд иймэрхүү үлдчихсэн. Энэ доор би будаад дууссан юмнуудыг оруулсан байгаа. Тэгэхээр хүүхд чи яг юу дуртай тэрийг нь аягуулсан авчив. Манай охин бол будах аягүй дуртай. Тийм болохоор би бүр ингээд бүх будгийн хэрэгслүүдийг бас аваа явсан. Энэ хартаа хүүхдээ бас ингээд олон төрлийн будах хэрэгсэл гар дээр нь байлгах чухал ер нь дуртай юм ин аягуулсан хэлбэг ойлгож өг. Тэгээд хартаа ийм олон маркер энэ ингээд бүгдийг аваад ирсэн бүгдийг сайн ашиглаж байгаа. За энэ болохоор Монгол үгийн ийм флаш картууд тахгүй. Тэгээд эдрийг болохоор бүр нэлээд их байдیں۔ Тэгээд яг энэ миний ингээд аваад үлдсэн байгаа хэсэг нь болохоор яг манай охины одоо жоохон хэлж чадахгүй байгаа, мэдэхгүй байгаа, жоохон гацаад байгаа тиймэрхүү өгнүүд нь гэсэн үг. Одоо жишээ нь юу гэдэг нь те жолоодов гэдгийг жолоод гэж орхиод байгаа ч юм уу те жолоодов гэж дуусгамаар байгаа л би энийг ингээд дахиад үзүүлэх гэдэг ингээд бэлтцсэн байгаа. Ер нь бол охиноо монгол хэл, англи хэлийг яг зэрэг авч явахыг би хүсэж байгаа. Тэгээд тэрнээс гадна бас хятад хэл хажуугаар нь зааж өгье гэж бодож байгаа. За иймэрхүү флаш картууд бас надад зөндөө байдаг. Opposites гэд эсрэг утгатай үгнүүдийн флаш картууд. Энэ болохоор өнгө болон дүрс гэд. Энэ болохоор тоо гэд. За тэгээд энэ matching letter гэд энэ тоглоомыг бас авч явсан. Энэ айгүй өөрхөн. Ингээд өсгөнүүдтэй байхгүй юу? Тэгээд одоо энэ үгийг үсгийнхэн дагуу дараалалаар ингээд зөв тавьдаг. Тэгэхээр бас одоо үсгэлж уншиж сурахад хэрэгтэй. За тэгээд тэрнээс гадна юм ганц хоёр дасгал ажлын номнуудаас авчирсан. Энэ болохоор математикийн энэ үсгнийх. Тэгээд энийг би 4 жил Бангкок явж байхдаа авчихсан. За тэгээд ерөнхийдөө бол иймэрхүү тэгээд homeschooling-ийн нэг хамгийн гоё юм нь хүүхэд заавал ингээд 1-р ангид 1-р ангих юм үзээд 2-р ангидаа 2-р ангих юм үзээд 3-р ангидаа 3-р ангих юм ингээд үзээд одоо ингэж заавал нийтээрээ нэг юмар явах шаардлагагүй. Хэрэг хүүхд чинь хурдан сураа явж ивэл одоо тий дараагийн ангийнхаа юмыг үзсэн ч болно. Одоо 1-р ангийн материалыг одоо жишээлбэл магадгүй 5 настайдаа үзээд дуусгачих юм бол 5 настайдаа уншаад тий топ бодоос орчих юм бол яг 1-р ангийнхаа насн дээр 2-р ангийн юмыг бараг 3-р ангийн юмыг ч мөнгө үзээд ингээд нөгөө нэг юм заавал юм нийтээрээ нэг цаг хугацаагаар биш хэрвээ хурдан байгаа бол хурдан удаан байгаа бол удаан тий магадгүй тэр хүүхдэд одоо магадгүй тухайн хүүхдэд арай илүү цаг хэрэгтэй байгаа бол тухайн юмыг сурахад үе чи 1-р анги тэнийг сураагүй нэг жижиглэг шаардлагагүй тэр хүүхдэд илүү цаг хэрэгтэй байгаа бол тэрийг 2-р анги л хүртэл ингээд сунгаад сурч болно ингээд тэгэхээр нөгөө сургуулийн систем бол ингээд яг нэг бүгдийг яг ингээд нийтээр нь яг ингээд нэг юмыг дуусгаал нэг юм эхлүүлээд дээ штэ. Гэхдээ яг хүүхэд болгон одоо нэг хурдтай биш тэг хүүхэд бол өөр өөр ингэсэн онцлогтой байдаг болохоор надад homeschooling-ийн одоо хүүхдийнхаа хурдаар сурч болдог нь бас аюу таалагддаг зүйлсийн нэг. За энийг нөгөө нэг аюул ээжүүд надаас бас DM-ээр асуугаадсан болохоор та хэдтэй хуваалцлаа. Тэгээд дараагийн Чалчаа влогоор уулзлаа. Түр баяртай манайхаа. За хамраарай.